Хичээлээ эхлэх үү? За багш намайг Буяшиг гэдэг багш нь монгол хэлний хичээл заана. Энэ монгол хэл ингээ 35 үсэг байдаг. Монгол хэлний 35 үсгийг дотор нь бас хэд хуваадгийг 3 ангилдаг. За энэ 35 үсгийг игшиг гэж хуваана. Игшиг үсэг 13 байдаг. За гийгүүлэгч 20 байдаг. За мөн тэмдэг үсэг 2 байдаг. За тэмдэг үсэг гэдэг маань игшиг биш, гийгүүлэгч биш, аваач биш, одоо зүгээр үсэг тэмдэглэдэг л гэсэн үг. Энэ 2 байдаг. За тэгэхээр багш нь эхнээсээ одоо хоёулаа үсгээ үзээд тэгээ эхнээсээ явчих тийх үү? За 13 игшиг монгол хэлэнд байдаг. За игшиг үсэг маань гийгүүлэгч 2-ын хооронд ялгаатай. Хэдэн игшиг байдаг гэж хэлсэн багш нь? 13 игшиг байдаг тийм ээ. Гийгүүлэгч 20 байдаг. Гийгүүлэгч нь их байгаа биз тийм үү? За тэгэхээр энэ 13 игшиг маань гийгүүлэгчээс ямар ялгаатай вэ гэвэл игшгээ ингээ хэлэхээр ямар ч саадгүй хэлэгддэг. Энийг игшиг гэж хэлнэ. За чи энэ 13 игшгийг хараад чамд мэдэх игшиг байна уу? За юу байна багштай хэлээрэй. Байна. За их сайн байна өөр. Их сайн байна. Сайн байна. За. За. Хагасээ 61 90 үгүй гэдэг тийм ээ. Егийн дараагийн тэр дээрээ 2 цэгтэй чи юу илээ? Зүйтэй маш сайн. Ёстой сайн байна. Маш сайн байна. Чи ямар ч ясаа ерөнхийдөө игшгүүдээ бүгдийг мэддэг юм биш үү тийм ээ? За. Игшгээ мэддэг юм байна. Их сайн байна. За энэ 13 игшгийг дотор нь бас хуваана. Дотор нь хуваадаг. За хоёулаа игшгээ үзээд явчих уу? Игшиг. Яаж хэлдэг вүлээ? Хүүхд эмчид одоо шүдэ үзүүлэхдээ юу гэдгийг амаангаагаад марлгоо хэлээрээ гэж хэлдэг тийм ээ. Гэд хэлэхээр анхаарч байгаарай. Хоёр шүд хоорондоо нийлж байна уу? Нийлэхгүй тийм үү? Чөлөөтэй хэлэгдэж байгааз гэд шүд урууд ямар нэгэн саадгүй чөлөөтэй гарч байна тийм үү? Энэ маань игшиг. Тийм байгааз хэлний үзүүрдээ тагнаанд юм уу шүдэнд хэлэгдэхгүй байгаа зү тийм ээ. За энэ юуны зураг лээ? Арслан тийм ээ. Арслан гэхэд байгаа билүү? Байгаа. Эхэнд нь сонсогч जैन тийм үү? Арслан. Эхэнд нь сонсогч जैन үү? Энэ бас юуны зураг уу? Алим. Хаан сонсогч जैन. Хаан сонсогч जैन. Эхэнд байна тийм ээ. За, энэ юуны зураг вэ? Маар буюу адуу гэдэг бас сонсогч जैन тийм үү? За, энэ болохоор гэр бүл байна тийм ээ. За энэ гэхэд бас орж байна. За тэгвэл хоёулаа бичих дасгал бас хийх хэрэгтэй байгаа. Самбар байна уу? Марлгоо. Чамд самбар байгаа юу? За нааш анхаарч байгаарай. За энэ бичмэл дармал гэж 2 янз байдаг. Бичмэл дармал дармал бичмэл гэж байгаа. За энэ дээд хэсгийн тод хар нь болохоор одоо хэвлэл, сонин, сэтгүүл одоо энэ дармлаар бичнэ. За энэ шугамн дээр бичсэн нь болохоор бичмлээр бичдэг. Харж байна уу? Одоо бид нар бичихтэй дандаа бичмлээр бичнэ. За одоо энийг уншия. Энэ юуны зураг вэ? Бодлогоо. Хамгийн ихнийх нар байна тийм үү? Дараа нь сар байна. Энэ
Сарын дараа сав. Сав. Юм хийдэг сав байдаг штэ. Хоол хийдэг. Тийм ээ? Сав. За энэ юу вэ? Дараа нь юуны зураг? Гар байна. За энэ бал байгаа. Зөгийн бал гэж мэдэх үү? Зөгийн бал. Бал нэ. Аха, бал. Бал гэхэд бас ааварна. За энэ юуны зураг? Энийг мэдэх үү? Доод талын зургийг хараарай. Оо, лаа байна. За дараагийн зураг нь заан. Дараа нь юу вэ? Анааш. Анааш гэд ийм урт үзүүтэй халуун оронд амьдардаг амьтан байдаг штэ. Анааш. Аха. За тэр дараагийн зураг болохоор будаг байгаа. Энэ маань цагаан гэсэн үг. Цагаан будаг, цагаан. За тэр хамгийн сүүлийн зургийг хараарай. Ямар зураг вэ? Амьтан. Зараа гэдэг. Зараа. Аха, сайн байна. За хоёулаа зургаар уншия. Энэ нарны зураг байгаа. Тэгээд нар холбоод нийлүүлээд уншихаар нараа гэсэн үг. За эхнийх хэлээр нар нараа. Оо зүйтэй. Дараагийнх нь юу вэ? Сараа. Их сайн байна. Энэ юу вэ? Алим. Атагаа холбож хэлээрэй. Алимаа. Аха. Их сайн байна. Дараагийнх нь юуны зураг вэ? Оо, навч. Навчаа. Их сайн байна. За тэр алимны доотлын зураг чамд сайн харагдаж байна уу? Оо, галаа. Их сайн байна. Ямар мундаг хүүхэд вэ? За дараагийнх нь бараа. Аха, бараа. За дараа доод гараа. Их сайн байна. Дараа нь самаа. Их сайн. Өө сам тийм ээ. За одоо энийг уншнаа. За дараагийн зургийг хараарай. Энэ юуны зураг вэ? За багш нь эхлээд хэлээд өгье, сайн харж байгаарай. Гэрэл асав. Гэрэл асав гэсэн үг үйлбэр болж байгаа. Гэрэл асав. Энэ сав байна тийм үү? Савыг аатайгаа холбож уншина. Асав. Гэрэл асав. Хэлээр гэрэл асав. За дараагийн зургийг хараарай. Хүүхэд байна. Тийм ээ? Хүүхэд. За тэгээ аагаас хартай холбож уншаарай. Хүүхэд сар лаа. Юу гэж вэ? Их сайн байна. Хүүхэд асарлаа гэж байна. Тийм ээ? Маш сайн. За дараагийнхын зургийг хараарай. 3 дахь зураг. Юуны зураг вэ тэр? Нар. Нараа. Энэ будагны өнгө нь хар өнгө шүү. Хар гэсэн үг. Өө нараа хар. Их сайн байна. За дараа нь мөр. За тэр дор мөрний хөлөнд нэг амьтан байгаа. Аха. Тэр амьтан байгаа. Тэр болохоор хулгана. Мөр. Одоо хулгана юу гэж вэ? Айлаа. Одоо мөрнаас хулгана айлаа гэсэн үг. За дараагийн. За одоо уншаад байгаарай. Урдлынхын зурагтаа унш. Нараа. За энэ охин асарлаа. Их сайн. Нараа охин асарлаа гэд өгүүлбэр болж байна. Навчаа. Одоо цаг гэдгээ аатайгаа холбоорой. Цагаа. Энэ хар өнгө шүү. Хар. Өө зүйтэй. Навчаа цагаа харлаа гэсэн өгүүлбэр болж байна. Навчаа цагаа харлаа. За дараа нь. За нараа. Нараа гэж хүний нэр. За энэ дээл байгаа. Дээл. Өмсдөг. Дээл. За энэ нохоо. Гэхдээ энэ нохоог болохоор хав гэдгийг. Хав. Нараа, дээл, хав, лаа. Ингэж хараа нараа, дээл, хав, лаа. Энэ хав гэсэн үг. Нохоог хав нохоо. Нараа, дээл, хавлаа. Хавлаа гэдэг маань хавж оёх гэсэн утгатай. Нараа, дээл оёлоо гэсэн үг үл. За тэр доотлын үсгтэйг хараарай. Гарын өмнө байгаа. Гартаага холбоод уншаарай. Гар.
А гар. Ямар үг болж байна? Гар. Агаар гэсэн үг. Агаар хувийн. Одоо энэ хувийн агаар хувийн. За дараагийн 2 дахь зургийг хараарай. цаг байна тийм үү? Цаг байна. За цагны урд ямар үсэг байна? Ага цагтай холбоод хэлээрэй. Цаг. Цаг их сайн байна. Нара. Нара. Анар. Тийм ээ? Анар. За онцгой таалгыг. Онцгой мэдэх үү? Онцгой гэж мэднэ тийм үү? За аавын 10 хүү ажилтай, ээжийн 10 хүү эрх гинэ. Энэ юу вэ? Аавын 10 хүү ажилтай, ээжийн 10 хүү эрх. Одоо ажил хийдэггүй тийм эрхлэл байж идэг байх нь шүү дээ. Аавын 10 хүү ажилтай, ээжийн 10 хүү эрх гэж байна. За марлгоос. Аавын 10 хүүнд гар тийм ажилтай. Гар яадаг үлээ байнга юм хийдэг тийм ээ? Их сайн байна өстой сайн. За ээжийн 10 хүү эрх нь юу вэ? Хөлийн хуруунууд тийм үү? За энэ вэ? Аавын 10 хүү ажилтай энэ гар байна тийм ээ? Гарын хуруунууд. Ээжийн 10 хүү эрх гэдэг нь хөлийн хуруунууд байх нэ. За дахиад алтан нар алиман сарын аль нь өглөө манддаг вэ? Дахиад сонсоорой. Зүйтэй нар яадаг вүлээ? Өглөө манддаг штэ тийм ээ? Тэг ямар нар гэж байна? Сая багш нь ямар нар гэж асуусан? Алтан нар өглөө мандаж, алиман сар шөнө манддаг тийм үү? За сайн байна. За дахиад бас таавар таалгая. За гал 2 нүдтэй, гархан 4 хөлтэй, хүндээг үүрэгч, гүрнийг тойрогч гэж байна. Тэр юу вэ гэж. Гал 2 нүдтэй, гархан 4 хөлтэй. За хүндийг үүрдэг, гүрнийг тойрдог, их хол явдаг. Мэдхгүй юу? За энэ маань 4 одоо гархийн 4 хөлтэй гэдэг маань бөөрнхий хөлтэй гэсэн үг, дугуй хөлтэй гэсэн үг. 4 хөлтэй. Гал 2 нүдтэй гэдэг маань за хүндийг их үүрдэг гэж маш их хүнд ачаа зөөдөг гэсэн үг ээ. Гүрнийг тойрно гэдэг чинь их хол явдаг. Юу байх вэ? Чамд бодож байгаа байна уу? Зүйтэй машин байх нь шүү дээ, тийм ээ? Гал 2 нүд гэдэг нь юу хийж байгаа машин ээ? 2 гэрлийг хийж байна, тийм ээ? За гархийн 4 хөл гэдэг маань дугуйг хэлж байна. Хүндийг үүрэгч гэдэг маань маш их одоо ачаа ачдаг, тийм ээ? Гүрнийг тойрдог гэдэг маань хол явдаг гэсэн үг байна. За энэ түргийн хэллэгийг чэйжлээрээ заа юу чэйжл чадах уу? Эхлээ багш нь уншаад өгье. Аавын аргал түүгээд ирсэн, алаг тарган тарлаг бух, аргалын араар орвуу, аргалын үзүүрээр орвуу гэд. Энийг тийм маш их хурдан хэлж сурдаг. Хэлж чадах уу? За одоо хоёулаа хэлье. Аавын аргал түүгээд ирсэн, тарган тардаг бух, алаг тарган тардаг бух. Аавын аргал түүгээд ирсэн. Аргал түүгээд ирсэн. Сайн байна. Алаг тарган тардаг бух. Тарган тардаг бух. Зүйтэй. Аргалын араар орвуу. Аргалын үзүүрээр орвуу. За энэ төргийн хэллэгт аргал гэж үг байна. Энэ аргал гэж үгийг мэдэх үү? За энэ аргал гэдэг маань нөгөө үхэр байдаг шүү дээ. Үхрийг мэднэ үстэй. Үхрийн баас хатсан одоо баасыг аргал гэж хэлдэг.
Үхрийн хатсан баасыг аргална. Энэ аргалыг малчид түлшинтэй хэргэлдэг. Галдаа түлж түлшинтэй хэргэлнэ. За алаг тарган тарлаг бух гэж байгаа. Бух гэдэг маань үхрийн эцэг мал. Энэ мал эцэг малыг хэлнэ. За тарган гэж мэднэ тийм үү? Тарган мал, туранхай мал. За алаг гэдэг маань одоо өнгө зүсийн зааж байгаа нөх хар тарлаг гэднэр болохоор тэр бухны өнгө зүсийг заасан. За энэ амын аргал түүгээд ирсэн алаг тарган тарлаг бух аргалын араар орвуу аргалын үзүүрээр орвуу хэлэхэд хэцүү вэ нөө? Хэцүү байна тийм ээ. За тэгээ ер нь яванда ийм түргэн хэллэг сайн хэлдэг болно. За ёо. За тэгээд дараагийн их шиг. Их шиг бол тийм ээ. Хоёул ингээд давтаад явж байгаа шүү. Тэ. За энэ юуны зураг байна? Эрвэхэ. За дараа нь дээл тийм ээ. За бас энэ цэцэг, энэ ээж, бас ээж, ихч гэхэд дандаа үсэг ордог тийм ээ. За хоёулаа үсгээ бичих хэрэгтэй байна. Чи юу самбарчин бэлэн байна уу хажууд чинь? За самбар дээрээ бичнэ. Үсэг бичнэ. За хоёулангаар нь яаж бичсэн? Багш нэг хараад чад хараад бичээд гэхдээ багштай нэг харуулаарай. За. Харж байна. Сайн байна. За үсэг. Сонсож байна. За үсэг бичээрэй. Дахиад яхан хажуу тийш болгоно нөхөө. За их сайн байна. Их сайн байна. За үсэг. Багш нь их шиг үсэг 13 битээр уншсан тийм ээ. За тэгээ энэ 13 их шиг маань дотроо үндсэн их шиг 7, туслах их шиг 6 гэж хуваагддаг. 13 их шиг дотор нь хэд гэж хувааж байна? Нэг нь үндсэн их шиг 7, нөгөөх нь туслах их шиг 6 байна. Тийм ээ? Харж байна уу? Үндсэн их шиг уншаарай. Багштай уншиж өгөөрэй. За. Хараад энэ багш нь энэ үзгээ зааж байгаа харагдаж байна уу? За эхнээс нь уншаарай минийхөө. Нөгөө үндсэн за. Зүйтэй. Юу их сайн байна. Ир үгүй буюу 61 тийм ээ. Дараа нь зүйтэй хагас гэдэг. Их сайн байна. За тэгвэл 13 их шиг дотор нь юу гэж хуваадаг ах нь вэ? Үндсэн их шиг, туслах их шиг гэж хоёр хуваадаг ах нь тийм ээ. Үндсэн их шиг хэд вэ? 7. Туслах их шиг 6 байна. Их сайн байна. За тэгвэл 13 их шиг маань дахиад дотроо байна уу? За. За нөгөө үндсэн их шиг маань богино их шиг буюу үндсэн их шиг 7 байгаа тийм ээ. Дахиад урт их шиг маань 7 байдаг штэ. Сая чи бичиж үзүүлсэн багштай богино их шиг, урт их шигийг бичиж үзүүлсэн. Одоо энэ ард нь байгаа 5 их шиг маань хос их шиг. Харж байна өмнөхөө хос их шиг. Хэд вэ хос их шиг? Хос их шиг 5 биш үү тийм ээ. Тэгвэл одоо хоёлаа хос их шиг үзнэ. Багш нь хос их шиг үзүүлээ. За энэ хос их шиг. За хос их шиг маань ерөөсөө
Нөгөө богино игшигтэй бүх ард нь ямар игшиг вэ? Хагасыг бүгдээрэнд нь орсон байна. Тийм багаз? Зүйтэй. Аатай хамт аатай орохоор юу болох вэ? Зүйтэй. Аатай Их сайн байна. За энэ маань хос игшиг. Харав. За зүйтэй. За уншаараа марлгоо. Их сайн байна. Дараагийнх нь. Их сайн байна. Их сайн. Минийх гэж уншаараа. Уугийн дараа. Өөтэй байхгүй, ийтэй байхгүй. За одоо самбартаа бичээрэй. За багштаа бичээд харуулаарай. За Их сайн. Сайн байна марлгоо. Гэхдээ үсгээ жижигээр бичээрэй минийхөө. Аагаа жижигээр бичээрэй. Хос их шиг. Жижигээр бич. Одоо бичээрэй марлгоо. Маань ямар их шигтэй орох вүлээ? Этэй орно тийм ээ? За этэй бичээрэй. Их сайн, маш сайн байна. Ямар мундаг юм бэ? За аатай бичээрэй. Их сайн, маш сайн байна. Зөв байна. За уутай бичээрэй. Их сайн, зөв байна, маш сайн байна. За одоо ганц үлдсэн шүү. Их сайн, маш сайн, марлгоо маш сайн байна. Хос их шиг хэд үгэлээ? 5 тийм ээ? 5. Их сайн байна. 5 л ингийн сайн бичлээ. За хоёлоо одоо зурган дээр ярий. За энэ нэг гэрийн зураг байна. Тэр хамгийн ихэнд нь уншаараа тэр хоёрын ардталтайгаа энэ улаанаар бичсэн. Ямар хос их шиг байна минийхөө? Байна. Зүйтэй. Айл гэхэд байна. Их сайн байна. За дараагийн тэр зургийг хараараа. Майхан. Майхан гэхэд бас юу орж ийнө? Тийм ээ? Орж ийн. За тэр дараагийн зургийг хараараа. Шүдээ угаадаг сойз. Шүдний сойз. Энд ямар хос их шиг орж байна? Аатай. Байна. За тэр нэг сахалтай жижигхэн хүн байж та үлгэрт гардаг. Цасангоотой хамт хэн бэ тэр жижигхэн цасангоо ба 7 одоо одоо гэхэд юу вэ? Бас хос их шиг байна тийм ээ? За энэ цэнхэр цэцэг байна. Энийг яргуу гэдэг. Яргуу бас хос их шиг байна. За хоёлаа марлгоо энэ 3 номерын доор байгаа тэр үгийг уншиж чадчихна уу? Ямар их шиг 3 гэсэн номерын доор байгаа үсгийг уншиж чадчихна уу?
3 номерын. За. Уншта. Тул. Аха. За энийг урт ихшигтэй бичээрэй миний хөө. Тул гэдгийг урт ихшигтэй туул гэд бичээрэй. Самбар дээрээ. За. Тэр тул гэд богино ихшиг ганц уутай байна тийм үү? Энийг урт ихшигтэй туул гэд 2 уутай бичнэ гэсэн үг. Урт ихшиг 2 уу. Туул. Зүйтэй их сайн байна. Маш сайн байна. За одоо хос ихшигтэй бичээрэй минийхөө. Туйл гэд уй хос ихшигтэй. Аха. Одоо хос ихшигтэй. Хос ихшигтэй. Туйл уй хос ихшигтэй. Их сайн байна. За сайн байна. Игээ бичгтээ буруу бичсэн байх. Гэтэ хоёулаа бичихээр зөв болоод ирнэ. Их сайн байна. За дараагийн 2 тугийг хараарай минийхөө. За ямар үг нь уншаарай. Тулын дараагийн 2. Их сайн сар байна. За одоо урт ихшигтэй, хос ихшигтэй бичээд багштай үзүүлээрэй. Сар. Аха, сайр гэд. За. Их сайн. За сайн байна. За хос ихшигтэй, сайр. Хос ихшигтэй. Их сайн байна. За сайн байна. Зөв байна. За марлгооныг завсарлах уу? Ядарч гинөө. Хоёлаа 5 минутны завсарлаа. За юу нэ 10 минут завсарлаж. За завсарлаж. Маш сайн байна. За миний ярьж байгаа тасалдаад байна уу? За. Одоо ийм дэвтэр та нарт тарааж өгөх юм. Тэгээ багш нь яаж хийвэ? Энэ 2 ойрхон байгаа данд жижиг бичсэн өсгнүүдийг хараарай. Жижиг өсгнүүд дээрээс энэ 2 жижиг шугамн тор яг шугам тулгаж бичнэ. Шугамнаас илүү өснө вэ та? Илүү гэхтэл одоо энэний дээдхний шугамнаас дээшээ гарсан байна. Байхгүй тийм ээ? Яг шугам дотроо шин. Шугам хөрөхгүйгээр бас жижигэн биж болохгүй. Багшийнхаа ярьж байгааг сонсож байна уу? За тэг болохоор энэ 2 жижиг шугамын дээр цэг хамт харагдахгүй байж магадгүй. Зарим нь нэг хатхвах, нэг зарим нь тод байна, зарим нь бүдэгхэн харагдахааргүй. Энэ цэг хүртэл дээр бичнэ. Тэгэхээр гэрийн даалгавар өгөх гэж байна. Тэгээ энэ үндсэн ихшгийг магадгүй бич сурах юм шүү. За одоо хард самбараад бичих минийхүү багш нь хаадах юм. Ийм шугамж агаад минийхүү 2 жижиг шугам татж байгаа жижиг үсгээ эхлээд бичээрэй. 2 жижигхэн хоорондоо ижилхэн хэмжээний шугам татж байгаа. За бичихтэй минийхүү үзэг ерөөсөө сахгүй биш үү? Үсэг эхэлж бичих. Үзэг салахгүй бич. Ергүүдээ бичихтэй үзэг салахгүйгээр за хараадах юм. Битээ үлгээр минийхүү би. За одоо том үсгээ. Том үсэг 2 жижиг шугамнаас тэгээд цэг хүртэл дэшегээ явах нь шүү дээ тийм ээ. Том үсгийн дээдлийн хэмжээний цэг хүрэх нь. За бас урт ихшиг хэд байдаг гэлээ? Марлоо. Битээр урт шиг бисэн шүү дээ минийхүү. Урт ихшиг 7 байгаа тийм. Бас ихэн 7 байгаад бас богино ихшигтэй айлхан тийм ээ. Сонсож байна уу? Энэ багшийнхад бас энэ хараа тоомоо яаж бичснийг сайн хараарай. Бичсэн. Одоо бид нар дандаа бичмэлээр бич. Номон дээрээс дармал үсгийг уншиж. За. Урт ихшгийн бичснийг нь харуулдаг юм. За бас эндээс нэг урт ихшиг хараадах юм. За энэ эхнээс нь уншаар минийхөө тэр хамгийн ихэнд байгаа. За энэ асуултын тэмдэг байна. Тэнд ямар ихшиг дутуу байна? Их сайн байна. За их сайн. За тэнд асуултын тэмдэг ихшиг байна. Байна. Хамгийн үд байна.
байна. Сайн хараарай. Сайн хажаагаа нэг их шиг дутуу байна. Оо байна. Оо тийм ээ. Их сайн. Оо. Дараагийн уу. А. У. Аха. Их сайн байна. За. хараарай. Яа үсэг вэ? Тийм ээ? Яа. Аха. Яара аата. За энийг уртаар яа гэж урна. Яа урт ордог. Яа. За яг энэ дараа уутай болох шүү. Яа. За тэг юуг хараарай. Юу. Үтэй тийм ээ? За ээтэй болох е ёо. 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 Аха. Ёо. Тэгэхээр яа е ёо. Энэ үсгийн дараа а у о гэсэн ихшгүүд орж иж бас уртаар дурт их шиг болж уншигддаг. Ойлгов уу? Маралгоо. Аха. За хажуу талынхаа тэр юуг хараарай, үсэг хараа. Юу вэ? Тэгээд ардаа уутахаар уртаар үнэ штэ. Юу гэх тийм ээ? Их сайн. За ардаа үүтэй байвал юу гэж унших уу? Юу гэд уртаар. За. За энэ ёгийн дараа оё. Оё тараа хэлэх нэ штэ. Оё. Хэлээрэ. Сайн ба. Уртаар яа. Хэлээ. Их сайн. Уй. Ганцхан яатай бай зүгээр уй гэж яагаар дуусч чинь тийм үү? Яагийн дараа аатай болохоор уй яа гэж чинь тийм ээ? За дараа нь би е. Егийн дараа этэй бас урт их шиг. Би е. За дараа нь. За энэ хараар өмнөх үү? Нөгөө урт их шигийг бичиж байгаа байдал энэ. Баач жижигээр бичих нөгөө хоёр ойрхон дотроо бичиж. За эхнээс чараа марлгоо. Уншаараа минийх. Их сайн. Их сайн. Оо сайн байна. Их сайн. Биш минийх дараагтай. Уугийн дараагийнх. Оо гэж хэлээрээ. Оо их сайн. Тэгээд үү. За одоо хоёул хос ихшгээ дахиад нэг уншия. За хос ихшгээ уншаарай. Аата болохоор юу вэ? Их сайн. Дан. Уйлах гэдэг юм. Аха, этэй үтэй уй. Их сайн байна. За энэ дөрвийг хараарай. За нэг номерын үгний ард хос шиг байна уу? Ямар хос гişэ? Энэ нэг гэсэн өөтэй байна. Хос шиг байна. Их сайн, маш сайн. За хоёрыг хараарай. Хоёрын ардлын үгэнд хос шиг байна уу? Байхгүй байна. Энд ямар гэсэн хоёр өөр их юм тийм үү? Маргаа. За байна уу? Сонсож байна уу? Яагаад тасраад энд нөгөө нэт тасраад бас юу яагаад гэж. За тэр хартыг хараараа дахиа гэсэн үг байгаа. Гэд хоёр. Гэтэ энэ урт их шиг мөн үү? Чиний саяныхын уршгүүдээс энэ дотор байна уу? Марлгаа сонсож байна уу? Байхгүй. За тэгвэл хос их шиг байна уу? Байхгүй байна. Гэхдээ миний хараад урт их шиг тахяаг уртаар уншина. Урт их шиг даггийн заа юу. Энийг бас дүүрэн байгаараа хичээлийн явцад багш нь тайлбарж өгнө. За 3 үгийг хараарай. Ямар хос ихтэй хэлээрэ? Игийнхэнд байна. Дараа нь
Үүгээр хэлээр миний үе. Үе гэж тоогш байна. Их сайн байна. За дөрөв хараарай. За хос их шиг дөрөвдүгүүнд хос их шиг байна уу? Сонсож байна уу? Сонсож байна уу? За дөрөвдүгийг хараарай. Хос их байна уу? За ямар хос их шиг байна? Байна. Их сайн байна. Ямар сайн хөхтөө. За 5 туг хараарай. Ямар хос их шиг байна? Их сайн. 3 туг хараарай. Их сайн. За 7 тугийг хараарай. Хос их шиг байна уу? Байхгүй байна. Их сайн байна. За 8 туганд хос их шиг байна уу? Байна. Ямар хос их шиг байна? Их сайн. 9 дэх үгийг хараарай. Хос их шиг ямар хос их шиг байна? Их сайн. За тэгвэл одоо их шигийг бичиж байгаа бичгийг хараарай минийх үү. За 5 дахь. Уншаа. Уй. 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 За. Өнөөдөр ичээл ойлгоо. Ерхэд их шиг үсгийн талаар үзлээ тийм ээ. Монгол хэлэнд хэдэн их шиг байдаг вүлээ? Маралгаа. Их сайн 13 их шиг байдаг юм штэ. Түүний богино их шигээ. Долоо. Их сайн. Туслах их шиг. Богино шиг туслах их шиг нь 6 байдаг тийм ээ. Сонсож байна уу? За бид 3 их шиг. 13 их шиг үсэн их буюу богино их шиг. За бас урт их шиг бас үзлээ. Одоо багш нь богино их шиг 7, урт их шиг 7, хой 5 маш сайн зөв бич сурна шүү. Багшаа хагасанд нэг дэвтэр өн. За багш нь яаж бичих арга юм сайн дааж өгнө. Үсгээ сайн тэгээ чийжлээрээ. За өөр багшаас асуух юм байна уу марлгоо? Байхгүй юу. Тэгээд хоёулаа дараа нь уншиж сурна. За. Арж байгаа юу? Уншиж их сайн байна. За ойлголоо. За баяртай маргаа. За баяртай.